Нэрхтийг баг мартгаж байгаа үед Явуу гэдэг хүний нэрийг бас гаргаж энэ сайхан уран бүтээлийн одоо мартах гээд энэ улсууд уншихгүй залуучууд мэдэхгүй байгаа үед энийг одоо бас сурталчилгаад их үүрэг гүйцэтгэх байхаа гэж би хувьдаа бодож байна. За баярлалаа. Дараагийн хүн ярих ба. 나는 소초다. 자, 다들 하모리야. 그든가 받아도 sker. 이것도 집에 아츠접시했다 보이시. 함석체스는 그러면 너들 энэ ертөнцийн үгүй байхад алдрын дээрээ дурсуулаад олон түмэн цуглуулад ингээд өөрийнхөө алдар гавья нэр төрийг мандуулаад хийсэн бүтээсэн юм устаа яриулаад ингээд байдаг чинь ертөнцийн нэг сайхан гайхамшиг юм да. Энэ үнд нь би их баярлж байна. Ягаад гэвэл бид нар дунд сургуульд хэмээн би надаас миний дор ангид байдаг байлаа. Би 5 дугаар ангид байхдаа жохонцын 7 жилийн сургуульд орж исэн бол тэгээд намайг 6 дугаар ангид ороход алдар хааны манай хин сургууль дээр 5 дугаар ангис орчихлээ. Тэгээд бид нэр жохонцын 7 жилийн сургуулийг хамт миний дараа төгсөөд ингээд би багшийн сургууль төгсөө хэмээн Явуу санхүүгийн техникум төгсөөд ингээд би Арангаад очиод 1 жил багшаа 2 дахь жилээ байж исэн чинь миний нэг найз багш гоо танаа завхны нэг хүн бас энэ манайд энэ оршоотой албанд эренхээ нэгтлэн бодохоор ирсэн нэг залуу байдаг юм байна гэж над ярихгүй юу. Тэгээ үгүй ямар хүн бол нэрийн чимэж гэн гэсэн юуглаа Явуу хөвгдөө Яваан гэдэг юуглаа нэг орос нэртэй юм шиг санагдсан надад. Тэгсэн Явуу холон санхүүгийн техникум төгсөө Арангаа оршоотой холбоонд юугаар нэгтлэн бодохоор ижсэн юм байна л л. Тэгээ бид Арангаад 2 жил шахуу 1 жил гэртээ хоёулаа үерхэж юу цагаан шинэ жил болоход үйний дэ очиж гардаа яг та нэг нутх юм болохоор дотн байлаад бид нар чинь. Тэгээ сүүлд нь би нутх руугаа уцаа тэгээд хэмээн чи салдар хаана юу нутгаас Арангаагаас юу алдар хаама дэдэ өвчээд ингээд бид тэр тэгээ хамгийн сүүлд Явуу холонтойгоо нэг гадаад уулзсан явдал бол би энэ tid ичсээд юмд ажиллаж байлаа гэсэн чинь цаа бүргийн яруунаар гэртээ их хурал болно гээд энэ тэгт тэгсэн Монголоос хоёр төлөөлөгч ирэх гинэ л гээл. Тэгээд би тэрийг онгоцсон буудлаараа шоктаасан төдөө манай Явуу холон хоёр орж ичээд юм байна. Тэгээд Африкийн зохиолчдын их хуралд орж бид нар бас хамт тэнд орж байлаа. Тэгэхээр Явуу холонтой миний амьдрал их үе холбогдсон юм сайхан азсаа жившээтэй хуймаа би. Тэр сайхан бүтээлтэй нэртэй төртэй хүнтэй нэр холбогдно гэдэг чинь энэ ертөнцид бас нэг л аз жившээ юм да гэж би бодож явд юм да. Тэгээ яг өнөөдөр бид нэр Явуугийнхан насны энэ тэмдэглээ яриа сууж ирэх чинь тэр хүн бол ямар хүн байсан гэдэг нь тодорхой шүү дээ. Тэр хүн бол бүтээлтэй хойд үлдсэн улсууд нь тэрийг дусаж ярих юмтай тийм л хүн байсан гэдэг. Надад юм байхгүй л дээ. Тэгээ яг л хүний будаа эднэх шиг бэ нэг англи хинди хэлээр хэдэн ном орчуулсан л хүү юм. Хүний будаа ичил явсан хүн. За тэгвэл манай Явуу бол хүний биш өөрийн хоолороо хоолж яваад энэ ертөнцийн тэрийг үлдээгээд явсан гавьяатай хүн юм да. Тэгэхээр яг хамт байсан найз маань ингээд ийм гавьяа байгуулад аймаага тэмдэглүүлээд ингээд олон түмнийг цуглуулад байж нэг чинь ертөнцид ховорхон олдох завшаа гавьяа юм да завшаан шиг юм. Тэгээ миний найз маань их гавьяатай хүн байж тээ. Тэгээд ер нь дунд сургуульд
хиний явуугийнхан дээр намайг 6 байхад алдар хааны сургуулийг төгсөөд 5 дугаар ангид ирж явахдаа бид нэр тэгээд явхландын 7 жилийн сургуулийг бид нэр би төгсөө явах дараа жилийн ягаад тэгээд би хотод багшийн сургууль сурчсан дараа жил нь манай яван Санкуугийн техникумд ирсэн юм байгаа юм. Тэгээд Санкуугийн техникумд сурч байгаа. Тэгээд дараа нь би Арангаад багшлаа 1 жил 2 дахь жилээ өгчээсэн чинь яван Арангаад Оршодод бол Нэгтлангаар ингээ бас үрээд ирсэн. Ингээд бид тэр одоо хонооноос хөөсөлтөл ингээл нэг дор амьдраад ингээл явж исэн хоёр юм даа тэр. Тэгээд явуу маань тэнд хамт байхад нэг тийм шог үгтэй, бэлэн үгтэй. Одоо монголчууд нэг бэлэн үгтэй хүн гэж ярьдаг шүү дээ, тийм үү? Нэг тийм залуу байсан юм да. Тэгээ би юу чи ер нь нэг зохиолч болчих واخа. Гэлэгсэн яг бүгсэн миний зохиолч болох юу гэдэг юм. Аав ээж минь их зэсэн зэрэг үгтэй хүн бас аав маань. Тэгээд би яг аавгаа дагаад нэг тийм нэг хүний өгөөдөг үгтэй болсон юм да гэж ярьдаг гэсэн тийм байсан биш вэ? Төрхийг авьяастай хүн байсан юм тэр хүн. Тэгээд өнөөдөр яг ингээд Монголд гавьяад яваад урсгаад ингээд олон түмний гайхуулаа сууж чинь би бас тэр хүний баярлаж суух юм да. Миний найз ус ингээд явж ирдэг шиг боддог. Тэгээ яах вэ? Би тэгэхэд явуугийнхан дээр юу хэлээ гэж заримдаа бодох юм да. Тэг яах вэ би бусдын будаагаар хоолхын нэг шиг би нэг бус юм орчуулж нэг гэдэг юм орчуулсан хүндээ өөрийн бүтээл юм бараг байхгүй. Доосоо тийм юм. За тэгээд ингээд энэ яваа тамин нөхдөд тэгээд сайхан анд нөхдөд төрөлсөтөн хамт ажиллаж нөхдөд ингээд цуглаар энэ сайхан овгийн дэмжиж байгаа би баяртай байна. Та нартай явуугийнхан одоо насны хойд би хамт амьдарч хамт сурч явсныхаа төлөөд яваад ягоога төлөөлөө та нартай баяр хүргье. За би Бэгзээ явуу холбон багшийн отхон шавь юм аа. Энэ их сонин зүйл тохиолдсон юм байгаа юм. Би ер нь бол хүүхэд байхаас шүлэг өчтөг шүлэг өчөх дуртай юм хүүхэд байлаа. 4-р анги тогтоо Андорбаатар манай сургууль дээр ирэх гээд тэгээд уран зохиолын дугуйлангийн хүүхдүүд тэгээд би хамгийн бага нь тэгээд дээд 10-р ангийн хүүхд сурдаг байсан. Андорбаатар зориулсан шүлэг өчгээд тэгээд тэн дээр би нэг цус чандрашгүй зөрөгтний сулбууран бариад мориндоо мордох чавчин мөндөр хатан дээр солил цагаан мөргөдний шумх хадлах шүлэг өчсөн чинь хааны зэнд гарч ирсэн. Тэгээд тэрнээс хойш би дандаа шүлэг өчдөг байсан. Тэгсэн чинь би шүлэг өчөх тийм над одоо шүлэгч болох юм уу хэл зохиолын ийм юу боломж олдоогүй юм л да. Тэгээд би Монгол Улсын их сургуулийн физик математикийн факультет төгссөн хүн. Тэгээд дараа нь их шинжлэх ухааны газар зүйн хүрээлэнд ажиллаж байхдаа манай нэг дүү дууны үг хийгээд өгөөч гэдэг ахлаасан нэг дууны үг хийгээд санаа тэр дууны үгийг батлуулдаг байсан юм зохиолч таван дээр тэгээд батлуулсан чинь яв холсон багш чи хаанаас гараад ирсэн ямар нөхрөө гэдэг ингээд чи жинхэнэ шүлэгч хүн байж та одоо шүлэг өчл бүр сурцсан хүн байж та гэдэг ингээд тэгээд намайг 1981 оны цаг сэтгүүлийн ноембер 3-нд яв холсон багш маань одоо орчин үгийг бичээд ингээд анх намайг яруу найргийн одоо энэ ертөнцид залж оруулсан хүн байгаа юм. Тэгээд би энэ ач гавьяаг нь бол мартахын чаргагүй. Би одоо яв өгчтэй уулзаг байсан хэзээ ч би шүлэг өчч одоо энэ ч өнөөдөр яруу найрагч гэдэг энэ таа өгтөөс бол өмнө одоо ингээд багшийнхаа тухай ингээд юм яриад сууж байхгүй байсан бахаа гэж бодож байна. Тэгээд тэр жил их сони болсон. Би 81 оны цаг сэтгүүлийн ноембер 3-нд би гараад дараа нь миний дараа Данзангийн ямсран явуулсан багш хоёрыг гаргасан. Энэ хамгийн сүүлд одоо ярилж гаргасан хоёр хүн бит хоёр юм байна. Тэгээд 6-ад нь болтлоос Данзангийн ямаг бас гаргасан. Данзангийн ямаг бол пүрүүга гаргасан. Ингээд нэг жил 3 яруу найрагч төрсөн юм а. Тэр жил тэгээд энэгээр бас бэлгшээж явдгийг тэгээд яваа гүшүүрэл олон жил нөхөрлөөгүй нэг жил гарan болоод багш маань нас орчихсон. Тэгээд нас орохоос өмнө 6 хоногийн өмнө дуулж ирээд надад их олон юм загсан. Би тэрмийг одоо ярьдаггүй. Тэр нь би нэг бичин. Тэгээ яг би энэ яруу найргийн
одоо энэ сайхан уламжлал болгож явуулах гэж байгаа энэ яруу найргийн наадамд оролцож бас нэг өөрийнх нь гэсэн үгээ хэлж байгаадаа баяртай байна. Явуу хоолын багшийн одоо уран бүтээл болоод ар гэртээ хамгийн ойрхон байсан хүмүүсүүд бол явуу багшийн дараа бол Яа Баатар битээр байгаамаа. Баатар юм бол адиагч Баатар тэргэл дууддаг. Ийм хэмээрээ тийм хэмээрээ дууддаг. Тэр энэ Баатар төр болдог. Өнгөрсөн жил манай манай хүн дөрвөн явуу багшийн уран бүтээлийн 4 бот уран зохиолын 5 ботын 9 бот хэвлүүлээд ингээд барьж ирж ирсэн. Тэгээ энэ албанд бол Яданбатын Баатартай би одоо энэ далимд одоо тэр сайхан багшийн тухай ийм сайхан одоо дурсамжтай одоо бодитын бүрүүд гаргасан уран зохиолын өөрийг эмгэгтгэж өгсөн гэж 9 бот зохиолын нь одоо энэ далимд одоо баяр хүргэе гэж бодож байна. Манай чин зэрэг бол одоо бас энэ нэг өргөлдөд явж байгаа. Чин зэргийн урд талд би одоо энэ ажлыг хариуцж ирсэн. Тэгээд одоо яг нэг юм хэлмээр байна яг. Явуу багшууд бол өөрөө бас янз бүрийн шүлэг уралдаанд оролцдог, шүлгээс уншихдаа муухан хүн байсан. Гэхдээ явуу багш ямар хүн байсан бэ гэхэл шүлгийг бол уншдаг юм биш ээ. Торгыг бол барьж мэддэг юм аа. Шүлгийг торгыг бол имэрч мэддэг, шүлгийг бол хэлж харж мэддэг юм гэж хэлж ирсэн. Тэгтээс яруу найргийн одоо сүүлийн уралдаанууд бол голдууны ар бүрийн хаалгаар ордог, ар бүрийн хаалгаар болдог. Хувилдаа ийм болсон явдлыг бол ийм сайхан зохион байгуулалттай юм хийгээд одоо шодрог юм юу яана гэж хахад одоо баяртай байна. Тэгээ одоо багшийн ажил юу нэр төр улам бадарч орны яруу найрагчийн одоо замдлаар Монголын яруу найрагч олон бол одоо өргөж бадардах гэж ерөөмөр. Асуулт асуух юм байвал асууж болно. Явуу холон багтаа яваан халан гэсэн орсонтой байсан шүү дээ. Тэгээ сүүлд нь явуу холон болсон. Ягаад гэвэл манай Жавхлантын эмнэлэг дээр орс эмч байсан. Тэгээ тэр их орж авсан учраас орс нэр өгөөд тэгээ явахдаа 17 нас хөр Монгол нэр өгөөрөөд явсан юм байна л дээ. Тэгээ 17 наснаас явуу холон болсон. Хуучин яваан халан гэсэн нэртэй байсан шүү дээ. Энэ наадмын хатар шагнадын хүн байдлын зүйл болсон. Хомоотын даруй юу яа? Тэгээд 2026 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хааны үеийн захим аяар зүдээ авна. Тэгээд шалгасан 21 найзнаа төлөө уншин энэ 5 дугаар сарын 11-нд Улаанбаатар явах болно. Тэгээд шагнадын сан болоод Тэгүн байрны цом өргөмжлөл 8 сая төгрөг, дэд байрны өргөмжлөл 5 сая төгрөг, 3 байрны өргөмжлөл 3 сая төгрөг, тусгай байр буюу 4 давхар байрууд нэг өргөмжлөл 1 сая төгрөгийн шагнадын сантай байгаа. Тэгээд та бүхэн өргөнөөр авцаараа хэмжээ мэдээлэл маань олон төрлийн сайн өгөөж өгөөрэй. Хүчээр таадын байцгаа.